Хэт аппатаа. За 140 хүргэе. Сэрээрээ босороо 159 өдрөө Лос Анжелес хотын Холливуудын шинжлэх ухааны хүрээлэн болон тосон хүмүүсийг үзлээ. За үнэхээр хөгжилтэй гэр бүлээрээ 100-аатай өдөр өнгөрлөө. За өглөө эртэн босоод шууд өглөөний цайгаа уучаад буудлын жимд орлоо. Ингээд шулуухан шиг шууд гэрээсээ гараад шинжлэх ухааны төв дээр очсон. Дэлхийн мууминуудын нэгдсэн үзэглэн болж байна гэд ийм постэр тавьсан байлаа. За би бол үнэндээ муумин дургу. Яагаад тэгэхээр ялгаагүй л өгсөн хүн, нас урсан хүн. Тэр гэдгийг хатаацсан гэдэг ингээ ихнэрт хэлжээлээ. Гэхдээ яг хөө шинжлэх ухаан хэмжээ үзьгээд гэр бүлээрээ бөөндөө орлоо. За энд сансарт байгаа хиймэл дагуул хэрхэн яаж ажилладаг, за сансрын нисгэгч дагаарт яаж амьсгалдаг, хувцс нь яагаад ийм байдаг гэх мэтчлэн орхоос ахуулаад шинжлэх ухааны физикийн судалгаа шинжилгээнүүд бүгд явж байлаа. За энд ингээд дулаан ялгаруулалтаар хүмүүс яаж харагддаг, яагаад дулаан ялгардаг, энэ нэг урд шилнүүд богино уртсах тусмаа яаж өөрчлөгддөг, салхины даралт хэрхэн үүсдэг гэх мэтчлэн ингээд хүүхдэд ялангуяа танин мэдгүй асар их зүйлийг өгөхөөр ийм газар бол энэ шинжлэх ухааны төв байлаа. За ялангуяа эндээс хүн яаж бүрэлддэг, ургамал амьтан яаж бүрэлдэж, амьдралын процесс, биологийн үе шат хэрхэн явагддаг гэх мэтчлэн маш олон танин мэдхийн зүйлүүдийг шинжлэх ухааны төвөөс болвол таньж мэдхээр юм байна лээ. За ингээд бид нар шинжлэх ухааны төвдөө танилцсны дараа Холливуудын гудамжинд ирлээ. За Холливуудын гудамжинд өчигдөр үлдээсэн нэг зүйл маань бол тосон хүмүүс буюу одуудыг хийсэн баримлуудтай танилцах байгаа. Хамгийн ихнийх бол Lakers-ийн үндсэн тоглогч манай Брайан Цагсан бөмбөгийн од байсан. За Коби Брайантай зураг авахулчаад дотор яваад орлоо. За манай эхнэр ч хүн болгонтой очоод зураг даруулаад байлаа. За энэ дотор манай охтууд эхнэрт бол үнэхээр 100-аатай байх шиг байлаа. За ингээ кино жүжигчин одууд бүгд л мундгууд байлаа. За ингээ манай эхнэр эрэгтэй хүмүүстэй очиж зураг даруулсан чинь охин очиж болооч гэж ээжигээ хардаад ингээ салгаж явах жишээ нэ бөө инээлтэн боллоо. За ингээд бид нар зураг даруулаа, тосон хүмүүстэй танилцаа, түүхийн яриад, киногийн, дуугийн ингээд эхнэр бүдээр ярилцаад явж байлаа. Аль болох нэг ч хүн үлдээлгүйгээр тосон хүмүүсийн энэхүү үзэсгэлэн та бүхэндээ хүрэхээр бичлэг хийлээ. За ингээд хүн явж ороод үзэхэд step by step буюу алхамаар ингээд их гой сонирхолтой байсан. За манай эхнэр хүн болгон дээр очиж зураг даруулангаа та бүхэн танилцуулж байна. За ингээ бид нэр эхний нэгдүгээр хэсэг дээр нь бөөндөө зураг даруулчаад дараагийн нэг хэсэг бүлэг рүү орлоо. Энэ яг модерн дунд үеийнхэн болон эртний үеийн кинонуудын үйл явдлаар нь жүжигчдийг бас оруулсан байлаа. За ингээд зураг авахулаад байлаа. Үнэхээр сонирхолтой. Энэ дотор хүмүүсийг яг бодит өндөр биеийн жин нас гадаад төрхөөр нь бол оруулж байлаа. За сая бол бүрслээ байлаа. За ингээд зеродоор орж ирлээ. За хоррор буюу аимшигын хэсэг эхэлж байна. За энэ хаалганы цаанд хүн төмөр зохиод бас л эвгүй юм байлаа. За ингээд алдартай жүжигчтэй баримлынхаа хажууд бид нар баахаа авахлаа. За Сильвестр Сталлоне бол од шүү дээ. Залуу үеийнх нь баримл юм шиг байгаа. За манай эхнэрийн ээлжид хэсгийн танилцуулга бас эхэллээ. За ингээд дараагийн хэсэг рүү орлоо. За алдарт Терминатор, X хүмүүс. За авраг Кинг гэх мэтчлэн гой түүхэн кинонуудын бааtruуд байлаа. За Терминатор бол үнэхээр од кино шүү дээ. За Шварценеггер гэж бид нар гэлдэг жүжигчин маань байгаа. За ингээд энэ дундуур бас нэг нэмэлт төлбөр төглөөд
энэ робот нь тоглоом тоглох юм байлээ. За тэрийн гэр бүлээрээ сайхан тоглолцоод гарч ирлээ. 3D тоглоом. За ингээ эхнэрийн 3 дахь үзүүлбэр хэллээ. Michael Jackson. Үнэхээр эднэр бол одууд л та. Энэ эдгээр хүмүүсийн баримлуудыг харах сайхан байна. Яалчгүй залуугийнхэн үеийн баримлууд байна лээ. За Shakira гэдэг шиг. За ингээ ер нь бол баримлууд өндөрлж байна. Октоудч бас маш сонирхолтой сайхан үзээд бид нар гарч ирлээ. За ингээ Холливуудын гудамж, Холливуд бол үнэхээр үзэх юм ихтэй маш сайхан байлаа. Гарч ирээд бид нар гэрээрээ нөгөө тоглоомын төв дээр картанд бас хэдэн дөрөв үлдсэн байсан болохоор тэрүүгээрээ тоглож дуусгачаад авсан цуглуулсан оноонуудаараа октод надад нэг усны сав авч өгнө гэд усны сав авлаа. За ингээ бид нэр юмнуудаа авчаа гарч ирээд Холливуудын гудамжинд бид нар бүжиглээ. Зүүсэн эдгээр зүйлс болгон бол дандаа хиймэл зүйлтүүд байгаа. Баярлалаа Лос Анжелес.